За өдрийн төргийа. 10 аймагт дулааны станцын барилгын ажил Солонгосын Экзим банкны зээдлэр эхэлсэн. Тэгсэн чинь зарим аймагт нь болохоор одоо болтол эхэлж чадаагүй, зарим ажил нь болохоор одоо явж ирснээр гацаа зогссон. Тэгээ сураг сонсохоор цаанаа очиод нөгөө Солонгосын Экзим банкнаас зээл авсан Солонгос компани дампуурсан гэсэн юм бас яригадаад байгаа. Тэгэхээр одоо бид нар энэ аймгийнхаа станцууд дээр одоо жишээлбэл цаашдаа яах юм? Ар хангаа бол ерөөсөө ажил нь эхлэв байгаа. Баянгор аймаг, Үр хангаа аймаг хоёр болохоор ажил нь эхлээд одоо гаццсан. 25 оны төсөвдөр бид нэр энэ дулааны станцын ажил явж гин гэж тооцоолоод төсвийн тухай хууль дээр 2 дугаар хэлхээнийхээ мөнгийг тавьж өгöd яваад байгаа. Тэгээ энэ дээр нэг цаашид яах вэ гэдэг дээр нэг тодорхой хариулт хэрэгтэй байна. Тэгээ 2 дугаар болохоор одоо энэ явж байгаа зээлэн дээр чинь хүн тооцогдож байгаа юм. Бид нар одоо энэ хэрэглэхгүй байгаа, бүтээн байгуулахгүй байгаа энэ ажил дээр чинь бид нар зээлийнхаа хүүг төлөө явж байгаа юу гэдэг бас нэг асуулт байна. Тэгээ гуравт нь болохоор энэ хийгдэж чадаагүй ажлууд дээр хариуцлагын тухай асуудал яригддаг юм. Тэгээ одоо энэ тайлан дээр бол бас бичсэн байгаа. Бэлтгэл ажил хангагдаагүй байгаа ажлууд дээр нь жишээлхэд ингээд зээл аваад жишээлхэд ар хангаач юусоо газрын маргаа үрдэл шийдэгдэг багтал бид нар зээл авчаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр хариуцлага хүлээж одоо энэ бэлтгэл ажлаа хангаагүй ч юм уу хангацсан байх ёстой байсан ч юм уу энэ дээр нэг юм хариуцлагын асуудал яригдсан зүйл байна уу гэсэн ийм 4 асуулт. За хариулах уу? 7 номер. Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн хэлцэн дарга Зориг гишүүний асуултанд хариулъя. 10 аймгийн дулааны станцын гүйцэтгэгч Солонгосын Бүксан гэдэг компани байгаа. Энэ компани сая 25 он гарсны дараагаар өөрөө энэ дампуурлаа зарлах тухай Солонгосын шүүхийн байгууллагад хандсан байгаа. За бид нэр Экзим банкнтай хийсэн уулзалтаар бол энэ шүүхийн процесс эцлийн шийдэгдэх хүртэл бол энэ компанийн санхүүжилт төлбөрийг бол Экзим банкнаас бүрэн зогсоосон байгаа. За энэ зогсоосонтой холбоотойгоор компани бол одоогоор ямар нэгэн ажил хийхгүй байгаа. За бидний ер нь бол Архангай аймгийн асуудал бол өөрөө шүүхийн бас маргаантай байсан. За энэ Архангай аймгийн шугам шүлжээний асуудал бол хувийн хвшилтэр байж байгаад одоо тэгээ нэг засгийн газар руу шилжүүлэх асуудал нь ингээд шийдэгдээд энэ төсөл бол одоо уг нь аймаг дээрээ бол хэрэгжил нэхлэх асуудал бүрэн болсон. Харамсалтай нь энэ гүйцэтгэх компани санхүүгийн асуудлаас болоод одоогоор ингээд төсөл бол төр зогсон байдалд орсон. Гэхдээ эрчим хүчний яамнаас бол энэ гүйцэтгэх компани санхүүгийн асуудлын Солонгосын шүүхийн байгууллагаар шийдэгдэх хүртэл хугацаанд гүйцэтгэх компанитай ажлаа үргэлжлүүлэх үгүй гэдэг асуудал дээр бол судалгааг явж байгаа юм билээ. Гэхдээ ер нь бол манай сангийн яамны байр суурь бол энэ компанитай аль болох хурдан гэрээгээ цуцлаад дараагийн санхүүгийн чадвартай компани шалгаруулад ингээд төслийг богино хугацаанд дуусгах шаардлагатай гэдгийг бол удаа хэлж бас Экзим банкнд энэ талаар бол хүсэлтээ хийсэн байгаа. Энд ч одоо тэгээд Солонгосын компаниудын дунд зарлана гэдэг. Тэгээд Солонгосын компани өрсөлдөгч хүү эхлээ 2 ирснээр болоод дараа нэг ганцхан компани ирээ тэгэл ийм болсон шүү дээ. Тэгээд Солонгосын талд тэр Экзим банкнд нь энэ асуудлаа сайн хэлэх хэрэгтэй. Өөрсдөө тэртний чинь нөө обжекшн өгж байгаа шүү дээ. Тэгээ шахаал ганцхан компани ирүүлээл зөвхөн Солонгосын компаниудын дунд гिचээл тэгээ одоо ийм нөхцөл байдал үүсч энэ одоо хэдэн 10 жил давтагч шүү дээ. Нэмэлт дутуу хариулсан гэж байна. Цаашдаа яах вэ гэдэг энэ. Зээлийн ашиглалт нь яг чи хэд болчиход байгаа. Чи дахиад зарлая гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо эн чинь тийм асуудал үүсэн шүү дээ. Хэдийн энэ компани ашиглаж байгаа вэ? Хэд үлдэв? Хариулъя. Аудит бас нэмээд яачаарай. За эхлээд 7 дараа нь аудит. За 10 аймгийн дулааны цэцлэгийн станцын төслийн ер нь бол нийтдээ ингээд 3 багц дээр хуваасан байгаа. За яг нийтдээ бидний өнөөдрийн байдлаар олгосон санхүүжилт бол зөвлөх үйлчилгээнд дээр бол 5.4 сая доллар. За Баянгор аймаг бүр нь бол багц нэг дээр бол 4 аймаг байгаа. За Баянгор, Өвөр хангаа, Говь алтай, Завхан гэсэн 4 аймгийг нийлүүлээд нэг багц болгосон. За энэ аймагуд дээр энэ бол төсөв төртгөн бол аймаг бүр дээр харилцаа адилгүй. Гэхдээ бол дунджаар 12 сая доллар нэг аймгийн өртөг.
За энэ өөр ханга говьалтай завхан Баянгор аймагуудын хэрэгжилт бол бүгдөө 40-с дээш хувьтай явж байгаа. За үүн дээр санхүүжилтүүд нь бол яг хэрэгжилттэйгээ уялдаад гарсан байгаа. За багц 2 дээр бол Хинти, Говь Сүмбэр, Сүхбаатар аймагуд явж байгаа. За энэ Говь Сүмбэр болон Сүхбаатар аймгийн төсөв төртөг бол бусад аймагуудыгаа бодвол арай бага. За Хинти аймгийнх бол 14 сая. За аудит 2 номер. Гүйцэх юм уу? За 7 гүйцээч. За тэгэхээр Хинти аймгийнх бол 14 сая $14 гэрээтэй. За тэгэхээр Хинти аймгийн гүйцэтгэл бол 45%-тай, Говь Сүмбэр аймгийн гүйцэтгэл бол 45%-тай, Сүхбаатар аймгийн дулааны станцын гүйцэтгэл бол 50%-тай явж байгаа. За гүйцэтгэлтэйгээ уялдаад санхүүжилт нь гарсан байгаа. За багц 3 буюу Төв болон Дунд аймгийнх бас санхүүжилтүүдээ ер нь бол 40-с дээш хувьтай авсан байна. За Төв аймгийн дулааны станцын гэрээний үнийн дүн бол $13.8 сая байгаа. Дундговь аймгийнх бол $10 сая байгаа. За уг нь бол ингээд техник эдийн засгийн үндэслэлээр Архангай аймагт хуваарлагдсан үлдэгдэл мөнгө бол $13.2 сая байгаа. Гэхдээ одоо саяны гүйцэтгэх компани маань бол өөрөө төсөв төртгийн нэмэгдлийн асуудлыг ярьсан. Үүнийг бол захиалагч яамнаас шийдвэрлэх боломжгүй гэдэг байдлаар магадлалшгүй ажлынхаа төсвийн хүрээнд шийдвэрлэх бол. За ямар ч гэсэн ашиглагдсан байна. Гэхдээ үлдсэн ажил чинь үлдсэн зээлийн хэмжээнд одоо хүрхүүгүй юу гэдгийг анхаарах болохгүй юм. За 2 номер. Чи тодруулчих дараа. 2 номерын микрофон. За улсын хурлын гишүүд энэ өдрийн амгалан алтгая. Үндэсний аудитын газар ерөнхий аудитор Магнас Сүрэн. За манай аудитын багийн өргөн удирдлагын стратегийн хэрэгжилтээр ажиллаад улсын хурлын төсвийн байнгын орноос баталсан сэдвийн дагуу ажиллаад тэгээд цаг хугацаанд нь одоо тайлангаа өгсөн байж байгаа. За энэ тайланд бол 14 чиглэлээр одоо дүгнэлт гаргаад за нийтдээ 8 зөвлөмж одоо холбогдох засгийн газрын гишүүд болоод холбогдох байгууллагууд өгсөн байдаг. За энэ 8 зөвлөмжийн одоо нэг зөвлөмж нь бол яг сая одоо Цогтбаатар гишүүний асуултанд асуусан ийм асуудал байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол за тайлангаас үзэх юм бол 2023 онд 12.1 тэрбум төгрөг, 24 онд 39.4 тэрбум төгрөгийг одоо энэ зээлийн ашиглагдаагүй зээлийнхаа хүү төлсөн байна. 2 номерыг үргэлжлүүл юуны ашиглагдаагүй зээл гинэ? Гадаад зээлийн гэрээ хэлцээрийн хүрээнд авч ашиглаагүй зээлийн одоо хэмжээнд тооцогдох хүүгийн шимтгэлд Аль зээл дээр ашиглагдаагүй одоо ашиглаж амжаагүй зээлийн хүү шугам нэгдсэн. Тэгээ эндээ хүү төлөгдсөн. За энэ хүү нь бол нийтдээ одоо 2 жилийн хугацаанд 51.5 тэрбум төгрөг болжээ. Интекийн хүү аль зээл үү? Биш ээ, нийтдээ нийт улсын хэмжээнд. Тийм учраас цаашдаа саяын одоо жишээлбэл зээл одоо жишээл багтаа явж явах шишээтэй. Цаашдаа ингээд гадаад зээлийг авч хэрэглэхдээ энэ төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлэх төслийнхөө бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэсэн ийм зөвлөмжийг бас энэ тайланд тусгасан байж байгаа. Яг ингээд шугам нэгдэнгүү төвөө тооцогдно гэдгийг зээлийн хэлцээ дээр ашиглагдсан тохиолдол гэдгээр хэлцээрээ сая хэрэгтэй байхгүй. Би зүгээр сонсохдоо интекихтэр бол тийм байна гэж сонсон. Шугам нэгдэнгүү төвөө тооцогдсон. За 7 номер төрөний асуултаа хариултыг гүцээе. Энэ Солонгосын Эксим банкны зээлийн хүүдэр бол яг ашигласан дүн дээр л зээдүүлж хүүдүүлж байгаа. Тийм зөвхөн ашигласан дүн дээр. А төрөний ашиглагдаагүй үйлдэгдэл дээр төлж байгаа дүн гэдэг нь болохоор бид нэр зээлийн гэрээ байгуулчаад одоо жишээлбэл $300 сая зээлийн гэрээ байгуулчаад түүнээсээ 50 саяыг ашиглах юм бол бид нэр 50 сая дээр нь зээлийн хүүгээ төлнө. А их усөрөө баталгаажуулаад тэрнийг ашиглагдаагүй үйлдэгдэл одоо 250 дээр бид нэр commitment fee гэж төлдөг. Тэр дүнг ярьж байгаа. Сая ашиглаагүй шугам нэгдсэн баг төв төлсөн гэдэг чинь тэгээ би тодруулаад байгаа нь аль зээл дээр тийм гэрээ хийгдчихөө гэдэг байгаа байхгүй юу? Хариултаа 7. Тэр болохоор тухайлсан зээл биш нийт зээлийн багцынхан хувьд ярьж байгаа гişүнэ.
тийм зээлүүд байгаад байгаа юм. Одоо ингээд ашиглаагүй байхад ашиглах эрх нээгчлээ шүү дээ, тийм үү? Тэгчээд хүү тооцоод байгаа зээлүүд байгаад байгаа юм уу? Тэр ямар зээлүүдээр тийм гэрээ хийгдчихв? 7. Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр хүү бол тооцохгүй байгаа. Шимтгэл авч байгаа. Бүх зээлдэгч байгууллагаар. Шимтгэлийг бичээд байгаа байхгүй. Тэрний commitment fee гэж байгаа. Тэр болохоор хүү бол биш. Хүүг бол бид нэр зөвхөн ашигласан дүнгээсээ төлж байгаа. Ойлголоо. Тэгээд Солонгосын хувьд бол 0.15% нэг хөнгөлтэй хүүтэй.